Намайг Баасангийн отгон зул гэдэг би 104-р сургуулийн 8А ангид сурдаг. Би айлын 3 дахь хүүхэд манайх сургуулийн амьдардаг. Дээрээ 2 ахтай, доороо 1 эрэгтэй дэтэй. 23 дахь сургуулийн 8-д ангид сурагч. Манайх 8 л амьдардаг. Өглөө 7 цаг гэж яхад бас ол гэрээсээ гараа явдаг. Алгаад явна. Өвөл бол тэгэл бүгд цаасан дунд дараагийн зам олох сургуульд ирж байна. Би гол нь ингээд сургууль дээр ирж очдог байхгүй. 7 цагийн тасгаар 7:20-д очдог. Тэгэл анги руугаа ороод цүнхээ гаргаад хичээлэн байж эхлэндээ. Гэтэ хаяа бас хийхгүй тохиолдол байна. Миний хамгийн зорилготой хичээл гэвэл хим математик 2. Мэргэжлээ бол ер нь бол өн багш болно л гэж боддог л да. Гэхдээ ээж багшаар яах юм гэдэгсэн. За дараагийнхан. За яг өөрөө мэдэр хараа. Уншаарай. Миний дүнгийн дундаж үзүүлэлт нь 80 битэл байгаа. Зарим сургуулиуч баян хичээл ордог штеп. Манайх бол хаяада ингээл тоглоом маягаар хичээлээ оруулж маруулаад тэгэхээр илүү сайн ойлгодог. Тараал гэртээ юм тэгэл байж байгаа анууж үл явдаг. Гэртээ орж ирсэн чинь жигтэйхэн баг харалт тэгээ занд авах гэсэн. Тэгээ ануужинг бол өдөр болго хичээлээс наадаг. Ирээл ховцын солиулчаа тэгэл даалгавраа хийж сууж байгаа орой 4-5 цагийн үед хоолой бэлтэж байна. Их даалгавартай үед бол 2 цагийн үед. Гэрээ өдөр ирээд цэвэрлж идэг. Дөөрийн батгаар марчдаг байхгүй. Хичээл дараад хоол идчихээ тэд илтгэлийн дуулан руугаа явдаг. Илтгэлийн дуулангаа тараад ангаах руу амар хурдан таксидэн да. Тэгэл тэнд очиод химийн талхандаас одог. Зүгээр нөгөө товчлууртай утас байсан. Тэгээд барьж явж байхад автобус дотор. Тоол нэг утас барихгүй байгаа. Ээж л өөр утас аварч байгаа. Нэг утас сонирхдаггүй шүү дээ. Тэгэл авч өгснээр барайл. Хуучин бол бүрийн доор хутагтай тэгээд арай гэж 50 литр ус тавьдаг гэсэн. Одоо бол энэ урдхан талтай байдаг болохоор нөгөө 80 литр ус айдаг. Хэдэн өдөр хүрсэн? 2 жилийн өмнө. Намайг 5 дахь ангид тахдаг. Асад болж эхэлсэн. Анх зурагтаар хүүхдүүдийн дуулж байгааг хараад би цэцэрлэгт орно гэж ярьлаа. Тэгэл ээж манай ууг цэцэрлэгт өгөөд ер нь тэр үеэс эхэлж дуулж бүжгэлж эхэлсэн. Бицгомис 2006 онд 6 настайдаа ороод тэгээд нэгдүгээрсэнд хасагдчихсан. 2007 онд ороод төрүүлжсэн. Гэр харах хүнтэйсэн бол тэгэл дугууланд л явмаар өөрийгөө хөгжүүлэхээр. Гүндээ бол хотын төвд байнг дах их л өсдөг. Айгуу гоё юм бэл. Ятаж усанд явахгүй тэгэл амар цаанаас хаалгаад л тай. Хамгийн сайн хийж чаддаг хоол гуйлтааш л. Биднээс саяхан англи хичээл дээр 6-нууд орчуулсан чинь нэг ерөнхий дагаач юм уу багш болсон их юмч болно гэж бичсэн. Сургууль бол аль сургуульд бас адилхан шүү дээ. Тэгэл адилхан л багш адилхан л хичээл харна. Би бол багасаа л юмч болно гэж боддог байсан. Тэгэл нэг өдөр өмгөөлөгч болохыг маш их хүссэн. Хин нэгнийг өмгөөлж хэрэг хийгээгүй хүний хэрэгээс нь мултруулж одоо тэр хүнд илүү сайхан амьдрал биелэхийг хүссэн. Би өөрөө сонгоод ер нь их дууландаа нууцаар явдаг л та. Гэтэ энэ хоёр дууланд бол би эцэгтэй хэлж байгаа. Хамгийн хийхтэй зүйл бол дууд. Зүгээр алхаа явж байхдаа уралдаа аялал явж байдаг. Тэгэл хоол идээс сууж байхдаа уралдаа аялал. Тэгэнгүүт манайхан чи гингнээд ахын зүгээр дугаас болдоо гэж нэг загнал. 要生个大男孩，分却有人晒，生活自由自在。Хүүхазийн жижигэн дээр ирж буцсан учраас хүмүүний алтан заяа энэ бахын учраас туурайн тамгатай өрсөн дээр унахтай хамт эмзэж хөл тавихын учраас
Тунгалаг шантны талаанаас холонтой хамт булаалдаж хашаан амсын учир би Монголдо мэндэлсэн. Мэргэжилтэй их үнэн чайгуу хүмүүст магтуулдаг. Ер нь тийм сайхан эмэгтэй байхыг хүсэж байна. Энэ бол хүний амьдарч байгаа амьдралд нь л өөрөө ач жаргал болох ба.